Эрхэм үзэгчдээ та бүхэнд орой мэнд хүргэе. Оргил цаг мэдээллийн хөтөлбөрийн 21 цагийн мэдээ эхэлж байна. Аймгийн засаг даргын тамгын газрын дэргэдэх иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах 70-35-35-11 төв бүтцийн хувьд өөрчлөгдсөн байна. За орон тооны дааз хэтэрсэн энэ үед данхар бүтэцтэй ажиллаж байна гэж үзэн орон тооны цамхтгал хийгдсэн байна. За албаны хүний хэлж байгаагаар бол 70-35-35-11 утас хэвийн ажиллаж байгаа иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч байгаа гэдэг мэдээллийг өгсөн байна. Төр иргэнийг холбосон нэг гүрэн иргэдийн саналыг хүлээн авдаг шууд утас. Энэ төвөр дамжуулан өнгөрсөн 8 сарын хугацаанд 16 мянган иргэн үзэл бодол санал хүсэлт талархлаа илэрхийлжээ. За 7 хоног тутмын мэдээллээс нь харахад доор хаяж 150-аас 180 иргэн 70-35-35-11 утас руу хандан санал хүсэлтээ төрд уламжилсан байдаг. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулах юм бол бага тоо хэдий ч иргэдийн хандах хандлага нь буурсангүй. Тэгвэл угтууд бүтцийн хувьд өөрчлөлт орж илүүдл орон тоог цомотхон бизнес ширээний ажилтнанд давхар хариуцуулахаар зохицуултыг хийж өгчээ. За ингэснээрээ 70-35-35-11 төвд ажиллаж байсан 3 ажлын байр цомотголд орж данхаасан бүтцийг цөөлөх нэг алхам хийгдсэн гэдгийг албаны хүн доорх мэдээллээр тайлбарллаа. За 70-35-35-11 маань бүтцийн хувьд өөрчлөгдөж байгаа мэдээллийн төв болж. Энэхүү ажил дээр төрийн үйлчлэгээний 3 ажилд ажиллаж исэн. Та өөрөө мэдж байгаа төрийн албаны орон тоол хэтрэлттэй байгаа. Төсвийн хүнд хэцүү байгаа энэ үед тэртээ төрөв хэтрэлттэй байгаа. Энэ бол цомгтголоор гарч байгаа. Энэ төвийг мэдээллийн төв болгож өөрчлөөд нэг ажилтнтай болж байгаа. Энийг бизнес ширээ хариуцсан ажилтан маань хамтарч шин. Энэ бол иргэдийн талархлыг хүлээсэн ажил мөн үү гэвэл мөн. Гэхдээ энийг бол байхгүй болохгүй. Татан буулгана гэж ойлгож болохгүй тийм ээ. Бүтэц орон тоог цомхон ажлын уялдаа холбоог сайжруулж байгаа асуудал явж байгаа гэж ойлгож байна. Ер нь ажлын байрны одоо дахиад энэ цомгтгол ер нь явагдах уу? Ийм болгоомжлол төрийн албаагч нарын дунд байгаад их шиг байна л да. Бүтцийн өөрчлөлт орно гэж хүлээгдээд идэг. Улаанбаатар нийслэлт болно гэдээ явагдаад эхэлсэн шүү дээ тий. Ямар ч байсан хуулийн хүрээнд бүх юм хуулийнхаа дагуу л явах. Яг одоо төдөө ажилтан цомгтгон ч гэдэм үү нэмэгдүүлнэ гэсэн юм бол алга байна. Төрийн албаагчдын орон тоол хэтрэлттэй байна. Тус төвийн байршиж байсан албаны өрөөг өөрчилж олон нийтэд харилцах алба буюу мэдээллийн төв болгож шинжилжээ. Албаны хүний хэлж байгаагаар бол төрийн албаны орон тооны дааз нь хэтэрсэн хуулиас гажсан илүүдэл орон тоотой ажиллаж байгаа. За энэ мэтчлэн илүүдэл орон тоог цөөлөх арга хэмжээг авна гэлээ. Гэхдээ цомгтгол нь хууль дүрмийн дагуу хийгдэн гэв. Засгийн газрын бүтэц өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор хэлэлцээ агентлагууд нэгдэж давхурцсан орон тоог цөөлж эхэлсэн. Одоогоор засгийн газраас ирэх зарим шийдвэрийг хүлээж байгаа бол босоо удирдлагатай байгууллагуудад бүтцийн өөрчлөлтүүд хийдийн явагдаад эхэлсэн. Албан бус мэдээлэлээс харах юм бол орон нутагт 90 оны ихэр гэхэд төрийн зарим чигүүргийн байгууллагуудаас 400 гаруй хүн ажилгүй болох магадлал бий болсон гэдгийг хэлж байгаамаа. Энэ нь ажлын байрны илүүдэл эдийн засгийн хэмнэлт давцсан орон тоо зэрэгс хамаарж байгаа боловч улс төрийн холбогдлолтой томилгоонууд халгаас илгээ байх вэ гэсэн айтас төрийн албанд ажиллаж байгаа залууст бий болоод байгаамаа. За ямар ч тач 70-35-35-11 төв татанбогдож бүтцийн хувьд өөрчлөгдөж байна. За ингэснээр мэдээллийн төвийн дэргэд 70-35-35-11 утас ажиллаж эхэлнэ. Аймгийн замын цагдаагийн засгаас зохион байгуулж байгаа хяналт шалгалтаар өдөрт 5-аас 6 тээврийн хэрэгсэл журамлагддаг байна. За үзэгч та бүхэн тээврийн хэрэгслийг ямар зөрчлөөр ачиж журамлах арга хэмжээ авагддаг талаар мэдээллийг хүлээн авна уу? Тэгэхээр ямар зөрчил гаргасан тохиолдолд тээврийн хэрэгслийг ачдаг талаар мэдээллийг бид замын цагдаагийн засгийн зохицуулагч цагдаа Отгонбатаас тодруулж мэдээллийг үзэгчдэд хүргэх гэж байна. За сайн байна уу та? За сайн байна уу. Ямар зөрчил гаргасан тохиолдолд тээврийн хэрэгслийг ачиж журамлах ажил зохион байгуулагддаг юм бэ? За хууль зүйн сайтын А192 гэх тоо тушаал байгаа л да. Тэрэн дээр болохоор сэтгэц нөлөөлөх юм бэлтгэл тийм ээ. Уусан үедээ согтоогоор тээврэгс жолоодсон. Мөн замын хөдөлгөөний дүрмийн 26-ны 1 заасан эрхийн үнэлэхгүй тээврэгс жолоодсон бол журамлана гэд хууль зүйн сайтын 91-ийн тоо тушаалаар заагаад өгсөн байгаа л да. Ер нь манай аймгийн хэмжээнд энэ төрлийн зөрчил өдөрт ерөн дунджаа хэр гарж ийн тээврийн хэрэгсэл ер нь өдөрт хичнээн ачигддаг юм байна. За манайд бол хоногтоо 4-6 согтоогоор тээврэгс жолоодсон ордог шүү дээ. Хоногтоо нэг хоногтоо л
За урд нь бол манайх энэ журмаш ачигч байсан л да. Одоо тэгээд журмаш ачигчтай болсноор бол согтуугаар тээвэрс жолоодсон мөн ихэн үнэхгүй тээвэрс жолоодсон бол тэр хоёрыг л журмалж байгаа. Тэ. Ийгд бол одоо согтуугаар тээвэрс жолоодох нь бол шинэ хууль гарсандаа л уул нь багасч исэн боловч одоо бас ихсээд байна л да. Баяр наадам ихсээд бүрэн найр ихсээд байгаа учраас энэ согтуугаар тээвэрс жолоодох бол ихсээд байгаа. Манай аймгийн хэмжээнд. Тэгээ согтуугаар тээвэрс жолоодсон үлээлгээд бид нар ном журмын дагуу шалгаад согтолтын зэрэгтэй байх юм бол шууд газар дээр нь машиныг чойжлоод эзэнт нь төлхөөрийг өгөөд машиныг шууд ачаад явчихдаг. Мөн жолооч зам тээврийн осол гаргасны улмаас явах боломжгүй болсон тогтоосон журмын дагуу явган хүний гарц зогсоол хааж зогссон төр буюу удаан зогсохыг хориглосон тэмдэглэгээтэй газар зогссон зорчих хэсэгт хөдөлгөөнд саад учруулж тээврийн хэрэгслээ байрлуулсан гих зэрэг тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг төр саатуулах арга хэмжээг авдаг байна. Энэ мэтчилэн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулинд олон асуудлыг наривчлан тусгаж хариуцлагыг тодорхой болгож өгсөн. Иймээс иргэд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль журмын дагуу хөдөлгөөнд оролцох хэрэгтэй гэдгийг сануулж байна. Одоо интернет, фэйсбүүк одоо бүх энэ одоо интернет орчинд хөгжсөн бусад орны замын хөдөлгөөний байдал энэ бүгдийг ингээ манай жолооч нар бас гар утас одоо хаа сагвал ордог болсон гар утсан дээр ч ороод ер нь замын хөдөлгөөний чиглэлээр нь юм сонирхч байвал зүгээр байна. Манай Монголын замын хөдөлгөөний дүрэн бол бусад орныхтой нийцүүлсэн бачил ижил дүүцгээс тийм хэмжээтэй замын хөдөлгөөний дүрэн байдаг. Энийг манай замын хөдөлгөөний хөдөлгөөнд оролцож байгаа жолооч явган зорчигчдод бүгд биелүүлээд байх юм бол одоо бид нар бол яг л ялгаагүй гадаадын одоо энэ замын хөдөлгөөнд оролцож байгаа энэ хөдөлгөөний ялгаагүй ижил байхгүй. Гэтэл манайхаа яаж юм гэхээр замын хөдөлгөөний дүрм ерөөсөө биелүүлдэггүй, соёлтой оролцдоггүй, биеиндээ хүлээцтэй байдгүй. Энэ бүгдээс болоод манай замын хөдөлгөөний дүрм маань одоо биелүүлэгддэг учраас ингээд бас харьцангуй их зөрчил дутагдах гардаг. Мөн иргэд замын цагдаагийн засгийн үйл ажиллагаатай холбоотой санал гомдол хүсэлтэд 7035 72 24 7035 93 23 7035 102 дугаарын утсаар нээлттэй ирүүлэх боломжтой байдаг байна. Иргэдээс Баян өндөр сумын цэцэг даргын тамгын газар гэр хүссэн өргөдлийг ихээхэн нэрвэлдэг байна. За 2016 онд гэхэд Баян өндөр суманд гэр хүссэн 604 өргөдөл ирсэн байна. 2016 оны байдлаар Баян өндөр суманд гэр хүссэн 604 өргөдөл ирсэн байна. Үүнээс одоогийн байдлаар 100 гэр олгогджээ. Иргэдээс ирүүлсэн өргөдлийг багийн амжиргаа дэмжих зөвлөлийн хурлаар оруулж нөхцөл байдлын судалгааг хийдэг байна. Үүний үндсэн дээр сумын амжиргаа дэмжих зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрийг гаргадаг гэж байна. За инхээр аймгийн тамгын газраас 100 гэр олгох зөвшөөрлийг Баян өндөр суманд өгсөн гэсэн үг. За ингээд 604 өргөдлийг мэдээж багийн амжиргаа дэмжих зөвлөлийн хурлаараа нөхцөл байдлын судалгаа хийж үзэж шийдвэр гаргаж ирүүлнэ. За ингээд бүх 604 өргөдлөөсөө мөн сумын амжиргаа дэмжих зөвлөл хэлэлцэж шийдвэр гаргана. За ингээд нэг багаас тооцоод үзэхэд нэг баг дээр 46 өргөдөл байх жишээ нэ. Тэгэхээр 604-өөс 100 сонгоно. Тэгэхээр цаана 500-аар өргөдөл бол мөн хоцорж байгаа гэр аваагүй хүмүүс нь бас гомдолтой юм асуудал гардаг юм аа. За 100 өргөдөлтэй хүнийг 100 гэрээ яаж сонгон шалгаруулсан бэ гэхээр мөн л одоо сумын амжиргаа дэмжих зөвлөлийн хурлаараа хэлэлцээд нөхцөл байдлын судалгаагаа дахин газар дээр нь очиж үзэж байгаа. Мэдээж амжиргааны түвшин доогуур нэгдүгээр түвшинд үнэлэгдсэн, харж хандах хүнгүй тийм одоо эмзэг бүлгийн иргэдээ сонгосон байгаа. Гэр хүссэн өргөдөл бол маш их. Жил болгон ер нь 600 гадл өргөдөл ирнэ. Тэгэхээр одоо тэр болгоныг шийднэ гэхэд үнэхээр хэцүү. Ямар иргэд гомдолтой байна вэ гэвэл мэдээж одоо бас Эрдэнэтэд олон жил болцсон ямар нэгэн халамж үйлчлэгэнд хамрагдаж байгаагүй. За одоогийн байдлаар ганцаараа амьдарч байгаа ийм ахмад наснууд нэлээд их байна. Энэ мэтчлэн гэр авах хүсэлтэд маш олон иргэд өргөдлөө ирүүлдэг бөгөөд жилд Баян өндөр сумын тамгын газар 500-аас 600 гаруй гэр хүссэн өргөдөл ирдэг. За гэр олгохдоо амьдралын түвшин доогуур харж хандах хөнгүү гэгчлэн шаардлагатай айл өрхийг сонгоо олгодог. За харин эх онд хичнээн иргэнд гэр олгох тоо нь хараахан тодорхой болоогүй байна.
Орхон аймгийн Баян өндөр сумын сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн хурлаар нийтдээ 33 зээлдэгчид 255.7 сая төгрөгийн зээлийг олгох шийдвэрийг гаргасан байна. Орхон аймгийн Баян өндөр сумын сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн хурал 2016 оны 9-р сарын 28-ны өдөр хуралдаж нийтдээ 145 зээлийн өргөдөл хүлээн авснаас 33 иргэн аж ахуй нэгжид 255.7 сая төгрөгийн зээлийг олгох шийдвэрийг гаргасан байна. Ингэснээр 66 ажлын байр шинээр бий болох боломж бүрднэ гэж үзэж байна. За энэ чиглэл маань болохоор нийтийн ахуй үйлчилгээний чиглэлээр 7 иргэн 58.4 сая төгрөг, оёдол 7 иргэн 45.5 сая төгрөг, хүнсний чиглэлээр 3 иргэн 24.1 сая төгрөг, арьс шир ноос идэл 6 иргэн 30.6 сая төгрөг, барилгын үйлдвэрлэлээр 2 иргэн 15.6 сая төгрөг, модын идэл 3 иргэн 35.6 сая төгрөг, хөдөө аж ахуйн чиглэлээр 3 иргэн 24 сая төгрөг, төмөрийн зөвлөлөөр 1 иргэнд 8 сая, малын эмнэлгийн чиглэлээр 1 иргэнд 15 сая төгрөгийн зээл олгох шийдвэр гарсан байгаа. Зээл авсан иргэдэд тодорхой хугацааны дараа сум хөгжүүлэх сангийн 53 дугаар тогтоолын дагуу хяналтын зөвлөл гэж байгуулагдсан байгаа. Хяналтын зөвлөл маань үйл ажиллагаатай явж танилцаж зарцуулалтын тайлан авдаг байгаа. 2016 оны сум хөгжүүлэх сангийн тэргүүлэх чиглэлд хүнсний чиглэлээр буюу гурил тижээлийн үйлдвэр, сүү, мах, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, жимс, чацарганы үйлдвэрлэл, нэмэн үртэг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн чиглэлд эрчимдсэн аж ахуй, жимс, жимсэгний тариалалт, малын тижээлийн өвөл зууны хүлэмж, боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр оёдлын үйлдвэрлэл, сүлжимлийн үйлдвэрлэл, малын гаралтай түүхийд, барилгын материал, гэр хорооллын аслагдсан багуудад ахуйн үйлчилгээний чиглэлээр халуус, үсчин, хийм цэвэрлэгээ байгуулах, үйлчилгээний чиглэлээр буюу авто засвар, нийтийн биеийн тамир, хэвлэл, дизайн, нийтийн хоолны газар, гэрэл зураг, гутал засвар гэх мэтчлэн чиглэлд үйл ажиллагаа эрхлэх иргэн аж ахуй нэгжийг дэмжин ажиллах юм а. Сум хөгжүүлэх сангийн зээл 2011 оноос олгогдож эхэлснээс хойш өнөөгийн байдлаар нийтдээ 311 зээлдэгчид 1 тэрбум төгрөгийн зээлийн эргэлтийн сан үүссэн байна. Мэдээ үргэлжилж байна. Өнгөрөх 2 дугаар сараас эхлэн агаарын бохирлыг бууруулах зорилгоор гэр хорооллын 4 багт 2 тарифт тоолуурыг суйрлуулж эхэлсэн. За тэгвэл өнөөдрийн байдлаар нийт 847 өрхөд тус тоолуурыг суйрлуулсан байна. Орхон аймгийн Баян өндөр сумын агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөөний хүрээнд гэр хорооллын 4 багт 2422 ширхэг 2 тарифт тоолуурыг олгохоор болсон. Одоогийн байдлаар Дэнж, Эрдэнэ, Говьл, Баян цагаан багуудад олгогдоод явж байгаа. Нийт Дэнж багийн 179, Эрдэнэ багийн 241, Говьл багийн 175, Баян цагаан багийн 155 өрхөд мөн Эрдэнэ тус дулаан түгээх сүлжээний хэрэглэгч 58 айлд хөнгөлөлтөө үнээр 2 тарифт тоолуурын суйрлуулалтын ажил хийгээд байна. Эдгээр өрхүүдээс гадна Шанд, Яргууд, Цагаанчулууд багийн нэр шаардлагатай 39 айлд тус тоолуурыг тавьж үйлчилсэн байна. Өнөөдрийн байдлаар нийт 847 ширхэг суйрлуулалтын ажил хийгдээд байгаа юм байна. За одоогийн байдлаар бол тоолуурын явц 847 ширхгийг бол яг суйрлуулалтын ажлыг бол бүрэн хийсэн байна. За энэ суйрлуулалтын ажилдаа бол иргэдээс ямар нэгэн байдлаар нэмэлт татвар авахгүй тоолуурын үндсэн үнийн 30% буюу 24,900 төгрөгийг аваад үлдсэн 70%-ийг орон нутгийн хөрөнгө оруулалтаар иргэдэд татаас олгох маягаар одоо явагдаж байгаа. За тэгээ суйрлуулалтыг бол Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ, Эрдэнэт болгоны цахилгаан түгээх сүлжээ компаниуд гүйцэтгэж байгаа. Энэ дээр бол лац, ломб, суйрлуулалт гэсэн ямар нэгэн нэмэлт төлбөр авахгүйгээр үн төлбөргүйгээр суйрлуулалтын ажлыг хийж гүйцэтгэж байгаа. Шаардлагатай айлуудыг сонгож авахдаа болохоор яаж сонгож авсан? За энэ дээр бол иргэд өөрсдөө хүсэлт эрүүлж байгаа. За хүсэлтийн дагуу одоо газар дээр нь очиж судалж байгаа. Жишээлбэл маш том байшинтай одоо жижигхэн зуухтай ханан бишин халааж дийлэхгүй эсвэл шалны халаалтын систем тавьсан. Гэвч энэ багийн хязгаарлалтаар ороогүй айлууд байгаамаа. Энэ өргөдлөрөөс айлууд бол 2 тарифт тоолуурыг хөнгөлөлтөө үнээр буюу 24,900 төгрөгөөр суйрлуулах ба үлдсэн 58,100 төгрөгийг төрөөс санхүүжүүлж байгааг нь гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан халаалтанд шилжүүлэх агаарын бохирдлыг бууруулах зорилготойгоор хөнгөлөлтөө үнээр олгогдож байгаа 2 тарифт тоолуурыг суйрлуулахыг хүссэн иргэн айл өрхүүд тухайн багийнхаа засаг даргын албанд өргөдлөө гаргаснаар авах боломжтой юм. 2 тарифт тоолуур нь цагийн 2 бүсэд хуваагддаг. Тодорхойлбол энэхүү тоолуурыг суйрлуулсан айлууд өглөөний 6 цагаас 21 цаг хүртэлх хугацаанд 1 кВт цахилгааныг 119 төгрөг 13 мөнгөөр хэрэглэнэ. Харин 21 цагаас өглөөний 6 цагийн хооронд 1 кВт цахилгааныг 89 төгрөг 21 мөнгөөр хэрэглэх юм байна.
Олон улсын онцлогын эмчилгээний Medifast төвөмлөг 10 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн 30 ортой эмчилгээний тасгаа нээж анхны үйлчлүүлэгчдэд дурангийн хагалгааг амжилттай хийж эхэлсэн байна. Өнгөрөх 5 дугаар сард нээлттэй хийсэн олон улсын онцлогын эмчилгээний Medifast төвөмлөгийн мэс заслын тасаг нь дэлхийд манлайлагч Япон, Америкийн нэгдсэн улс, холбооны бүгд найрамдах Герман улс, бүгд найрамдах Солонгос улсын мэс заслын багаж төхөөрөмжийг ашиглан мэс засал, гэмтэл, уролог, проктолог, эмчийн үзлэг, зөвлөгөө онцлогоо болон мэс заслын эмчилгээ, амбулаторийн хяналт, болт зэрэг тусламж үйлчилгээг үзүүлдэг байна. Мөн тус эмнэлэг 10 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн 30 ортой эмчилгээний тасгаа нээж анхны үйлчлүүлэгчдэд дурангийн хагалгааг амжилттай хийсэн байна. За манай Medifast төвөмлөг болохоор одоо 30 ортой эмчилгээний тасгаар нээж ажиллаад 2 онж байна. За анхны 2 дурангийн эмчилгээ хагалгаагаа амжилттай хийж гүйтгсэн. Одоо эми эмчилгээний, мэргэжлийн эмчилгээний хүмүүсийг одоо авч эмчилгээд одоо бэлэн болсон. Тэгээ одоо эмчилгээ үйлчлэл сайхан чигдрээ хагалгаа амжилттай болчиход бүгдээ одоо дараагийнхаа хагалгааны хүмүүсийн бэлтгэл ажилд орсон сайхан байна. Хагалгаа хийлгсэн хүмүүс биеийн байдал нь сайн байгаа. Тэгээ Medifast эмнэлгээр та бүхэн үйлчлүүлэхийг төгөрч байна. Би Medifast эмнэлэгтээр урьдчилан сэргийлэх үзэлгээр ирсэн. Тэгээ үзлэгийн явцад цусны хагалгаанд яаралтай авах шаардлагатай байна гэд тэгээ 10 сарын 2 буюу энэ бүтэн сая өдөр цусны хүүдийн дурангийн хагалгаанд орсон. Тэгээ өнөөдөр ихэд одоо 3 хоногийн дараа би өнөөдөр эмнэлгээс гарах гэж байна. Биеийн байдал маш сайн. Ямар ч өвчин зайвар байхгүй. Тэгээд энэ эмнэлэгтээ орсноор энэ хагалгааг бол маш богино хугацаанд хийдэг юм байна. Тэгээд энэ цусны дурангийн хагалгааг маш амжилттай хийсэн Medifast эмнэлгийн Баяр сайхан эмч, Тайван Бат эмч, Бандар эмч, Ган чимэг эмч, мөн тэгээ мэс заслын тасгийн бүх соёлогч нартай баярлж байгаагаа илэрхийлж байна. За манай эмнэлгийн хувьд бол 6 сард бол нэлээд олон хотоодны өнгөц цалстын хавдар хаалганууд хийгдсэн байгаа. Энэ удаад бол бид нэр мэс заслын тасагт дурангаар цусны үүдээ авах мэслийг хийсэн, амжилттай хийсэн 2 өвчтөн маань биеийн байдал сайжирч эмнэлгээс гарсан байна. За бидний үүрэг гэх юм бол ерөнхийдөө унтуулга хийх, дээр нь бол хаалганы дараах эрчим тэмцэлгээг хийх үүрэгтэйгээр манай тасаг ажилтдаг. Манай эрчим тэмцэлгээний тасгийн хувьд гэх юм бол Япон, Солонгос улсад үйлдвэрлэсэн орчин үеийн тоног төхөөрөмжүүд, дээр нь бэлтгэгдсэн мэрэгчлэтнүүдтэй ийм баг хамт олон байгаа. Medifast эмнэлгийн мэс заслын тасгийн хамт олонны хувьд бүгд найрамдах Солонгос, Энэтхэг, Хятад, Тайван зэрэг улсын нэр хүндтэй эмнэлэгт мэргэжил дээшлүүлж улсын 3 дугаар эмнэлэгт ажиллаж байсан хэвлийн болон цээжний хүндийн дурангийн мэс заслын эмч совилогчтой чадварлаг хамт олон юм а. Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангасан хагалгааны орчин үеийн шаардлагад нийцсэн орчин нөхцөлд мухар олгой, цусны хүйдээ авах, ходоод нарийн бүдүүн гидсний бүх төрлийн хавдрыг авах, мөн нарийн бүдүүн гэдэс тайрах, залгах зэрэг тусламж үйлчилгээг дурангийн мэс заслын аргаар, хэвлий цээжний хүндийн эрхтний бүх төрлийн мэс заслыг нээлттэй аргаар хийдэг байна. Та өөрийн эрүүл мэндэ мэрэгшсэн туршлагатай чадварлаг багт даатхан өндөр хүчин чадал бүхий дэлхийн тоног төхөөрөмж Япон улсын жишилдэг технологи менежменттэй Medifast эмнэлгийн мэс заслын тасгийг сонгон үйлчлүүлээрэй. Одоо үзэгч та бүхэнд цахим мэдээллийг хүргэж байна. Нэр дэвшигчдийн сурталчилгааны самбарыг сүйтгэжээ. Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа эхлээд ердөө 3 хоног байна. Нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны самбаруудыг эвдэж сүйтгэх явдал ихээр гарч байна. Нэр дэвшигчдийн самбарыг урсан этгээдийг 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6-аас 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм байна. Энэ нь 1 сая 152 мянган төгрөгөөс 1 сая 536 мянган төгрөгийн торгуултай. Сонгуулийн хуулийн 78-д сонгуулийн сурталчилгааны самбарыг хууль бусаар устгах, гэмтэх, бохирдуулахыг хориглоно. Энэ хуулийн 78-д заасныг зөрчсөн аливаа этгээдийг 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6-аас 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заасан байна. Иймд Баян өндөр сумын ардчилсан намын сонгуулийн штабаас энэхүү үйл явдалтай холбогдуулан шударгаар өрсөлдөхийг уриалж байна гэсэн байна. Мэдээллийг сурвалж Эрдэнэт инфо
Улсын хурлын гишүүн нэмдорж Эрдэнэт үйлдвэрийн тухай үүсэт буй асуудалд Монгол Ардын нам надад хамаагүй хэмээн телевизийн ярилцлага өгсөн нь Эрдэнэт үйлдвэрийн Луврийн асуудалд Монгол Ардын намын томоохон удирдлагууд холбоотойг илэрхий олголоо. Энэ Эрдэнэт асуудалдар бол энд бол байж өөрчлөлөө. Бид нэг хэлж энэ тэр намын харьяал хамаагүй шүү. Ич улуухан байна. Дарга зэргийн харьцаа хамаагүй шүү. Би энэ асуудал дээр энэ хоёрыг мартна. Тэгэл юу болдгийг нь үзэндээ артын дээр артын төмөнтэй дэрэгдээ сөрөг хүчнтэй гэдгээ битгий мартаараа гэж би энэ их хурлын чуулганы анх дугаар хуралдааны нээлттэй хэлсэн. Иймэрхүү юм бодож л хэлсэн. Тэр их олон юм дотор агуулсан үг шүү. Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг шийдэн хэмээн амлаж байсан Монгол Ардын намынхан энэ мэдээллийг гарсан даруйд сандралдаж хэвлэл мэдээллийн сайтууд руу гаргахгүй байх чиглэл өгчээ. Өчигдөр би хэвлэлийн хурал хийсэн чинь 2 сайт харах шиг татчихлаа. Зүгээр л мэдээлэл гаргахгүй байна. Мэдээлэл гаргахгүй байх тухай харах шиг татчих явна гэж үү? Тэ даалгавар авчихгүй юм гаргаж. Эрүүл мэндийн сайд асан ламба төсвийн тодтголоор багш эмчнэрийн тэтгэврт гарахтаа авдаг байсан 36 сарын тэтгэмжийг бууруулсан талаар News.cm сайтад өгсөн ярилцлаганда өнөөдөр багш эмчнэрийн хангамж, цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудал ямар байгаа вэ? Тэгэхээр энэ хуулийн ач холбогдол маш их байсан. Одоо бол тэтгэвртээ гарыг эмч багшийн ажиллаа болъё гэдэг байдал багассан. Хичнээн цалин багтаа ч гэсэн ажиллах жилээ дуусгая гэдэг хүсэл тэмүүлэлтэй болсон. Гэтэл үүнийг өөрчлөөд 1-ээс 12 сар болгож өөрчилсөн. Энэ нь даргын үзмжээр 1 сарын тэтгэмж өгч болно гэсэн үг. 1 сарын тэтгэмж авъя гэж 30 жил ажиллахгүй шүү дээ хэмээн ярьж байжээ. Харин энэ асуудалд ардчилсан намынхан эмч, багш, төрийн алба хаагчдын хамт эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Цалин жил бүр үе шатаа нэмэгдүүлнэ гэж амласан ч нэмэх биш хасах тухай шийдвэр эхнээсээ хэрэгжээд эхэллээ. Эмч багш нарын тэтгэврт гарахтаа авдаг 36 сарын тэтгэмж 15-аас 27 сая төгрөгийг 3 дахин бууруулж насаараа төрийн үйлчлэгээний алба хассан хүмүүсийн халаас руу гард ирлээ. Та бүхэнд 21 цагийн мэдээллийн хөтөлбөрөөр танилцууллаа. Хөтөлбөрийг сонгон үзсэн үзэгч танд баярлалаа. Баяртай үзэгчтэй.